За тэгэхээр зам тээврийн осол хэргийг шалгаж байхад осол хэрэг давтамжтайгаар гардаг одоо байршлууд бол байдаг. Тэгэхээр энийг бол олон улсад бол black spot буюу одоо хар цэг гэж одоо манайх бол орчуулдаг. Гэхдээ бол энэ маань бол хар цэг гэхээс илүүтэйгээр одоо аюултай цэг зам байршил гэдэг нэр томьёо ер нь бол өгч явдаг байж байгаа. Тэгэхээр энэ улс орны одоо жишээ нь энэ хар цэгийг тодорхойлж байгаа буюу энэ аюултай осол их гардаг ослын аюултай цэгүүдийг тодорхойлдог хэд хэдэн бас аргачлалууд бол байдаг. Тухайлбал одоо нөгөө суурингийн гаднах замд бол одоо 1 км-ийн одоо замын хамруулаад тэр километр зам дотор одоо гарсан зам тээврийн осол хэргийг бол нэг цэг давтамжтай гарсан гэдэг байдлаар үздэг. За мөн одоо суурин газрын дотор буюу хот суурин газар дотор бол нэг 100 м-ийн доторх одоо авто замыг хамруулаад тэрэн дотор гарсан ослыг бол нэг цэгт гарсан осол байна гэдэг байдлаар үздэг байж. За манай улсын хувьд бол хөдөө орон нутагт одоо гарсан осол хэргийн тухайд бол нэг 300 орчим метр дотроо гэдэг юм уу тухайн одоо зам чиглэл дагуу гарсан осол аварыг бол ерөнхийд нь бүртгэхэд за энэ дээр бол одоо хэдэн удаагийн давтамжтай осол хэрэг гарч ивэ гэдгийг бол гаргаж бол үздэг. За тухайлбал одоо өнгөрсөн жилийн статистик тоо баримтуудаас бас ингээ харж байхад хамгийн их одоо зам тээврийн гэмт хэрэг гарсан одоо энэ аймаг болгоны одоо сумдуудаар нь бол гаргацсан байж байгаа. Тухайлбал одоо Баян-Улгийн аймгийн Үлгийн суман дээр 15 удаагийн зам тээврийн гэмт хэрэг гараад 2 хүний амнаас одоо хохирсон байх жишээ нэ. За Аранган аймгийн Эрдэнэ булган сумын нутагт 11 одоо зам тээврийн гэмт хэрэг осол хэрэг гараад 2 хүний амнаас хохирсон. За энэ дотроос одоо хамгийн олон хүний амнаас хохирсон тохиолдол нь жишээ нь одоо Өмнө Говь аймгийн Хамбогд сумын нутагт одоо 26 одоо удаагийн зам тээврийн гэмт хэрэг гараад 12 хүний амнаас хохирсон жишээтэй одоо ийм одоо байршлууд бол байж байна тийм. Тэгэхээр эдгээр маань өөрөө юу үзүүлээд байна вэ гэхээр одоо Өмнө Говь аймгийн Хамбогд сум гэдэг маань өөрөө нөгөө нүүрс тээврийн одоо том аврын автомашин зорчдог цогцсын сумаас цагаан адны чиглэлийн одоо нөгөө нүүрсний автомашинд явдаг. Энэ дээр одоо маш хэмжээний одоо осол аваар гардаг байх жишээ нэ. За Төв аймгийн одоо энэ Сэргэлэн сумын нутаг дэвсгэргээд одоо энэ урагшаага өшгтийн хөндий чиглэлийн харьяаны одоо энэ хэсэг байдаг. Энэ дээр одоо шинэ 35 удаагийн одоо зам тээврийн гэмт хэрэг бүртгэж үүний улмаас олон хүн гэмтэж 12 хүний амнаас хохирсон ийм тохиолдлууд бол байдаг. Энэ мэдээлэл бол тээврийн цэгтэй албанаас тухайн одоо давтамжтай осол хэрэг гараад байгаа цэгүүдийн судалгаа гаргаж за энэ цэг дээр өөрөө яг юунаас шалтгаалж бас гарч байгаа вэ гэдгийг бол хэд хэдэн хүчин зүйлсүүдээр бол авч үздэг. Тэгэхээр тухайн хэсэг дээр үнэхээр одоо замын эргэлт тойрог гэдэг юм уу, замын эвдрэл гэмтэл нь ослол харахад нөлөөлж гинөө. Аль эсвэл одоо тухайн хэсгийн одоо нөгөө байгаль цаг уурын одоо байнга одоо шороо шуурж идэг гэдэг юм. Аль эсвэл тэнд үер ус болоо замын нэвдэ хайждаг гэдэг юм уу. Энэ байдлууд нөлөөлж гинөө. За бусад байдлаар одоо нөгөө жолооч нар хит их одоо шулуун замаар явж байгаа дорндод одоо шинэ машинууд маш их одоо замын ажил руу онголтдог. Энэний одоо гол шалтгаан юу гэхээр нөгөө ямар ч одоо бартаа саадгүй шув шулуун зам дээр олон цаг явснаар жолооч ядарч үүргэлж одоо замын ажил тал руу орох гэдэг юм уу. Ийм одоо нөхцөл байдлууд бол бас тогтоогддог. Он гарснаас хойш бол бас хэд хэдэн одоо иргэдийн зүгээс ч одоо бас хэлээд яриад байгаа цагдаагийн байгууллагаас ч гэсэн ноцтой осол авааруудын талаар бол мэдээлэл бол хүргэж байгаа. Тэгэхээр энэ давтамжтай осол аваар гардаг цэгүүд дээр бол бас зөвхөн зам орчны байдал гэхээс илүүтэйгээр бол бас аль нэгэн төрлийн тээврийн хэрэгсэл осолд орох тохиолдлууд бол их байдаг. Тухайлбал одоо энэ үлзий торооллын одоо наатлын одоо авцаамын төлбөр хураах цэг дээр ачааны автомашин мөргөлдсөн 2-3 удаагийн осол гарлаа. Хүний амнаас сохирсон осол бас гарлаа. За мөн одоо Сонгон архын дүүргийн нутаг Баян Ушууны одоо хөтөл рүү ороод зам дээр том аврын ачааны автомашин суудлын автомашинуудыг мөргөх ийм одоо ослууд давтамжтайгаар бол гараад байгаа нэг ийм одоо аюул бүхий одоо ийм цэгүүд бол байна. Тэгэхээр эдгээр цэгүүд дээр бусад төрлийн тээврийн хэрэгслүүд бол зүгээр ингээд ослоор гарахгүй явчихдаг. Том тэргүүнүүд ингээд ослоор гараад байдаг. Гэтэл тэр замаар өдөрт хэдэн одоо тээврийн хэрэгсэл орчиж байгаа байлээ. За хэдэн тээврийн хэрэгсэл орчиж байхад өдөр болгон гараад байна уу? Эсвэл өнжөөд гараад байна уу гэдэг энэ судалгаануудыг маш нарийн хийх хэрэгтэй. Тэгжээж бас энэ байдал үнэхээр одоо зам тээврийн осол хэрэг гарахт нь шууд нөлөөсөн байна уу? Цаагаараа нөлөөлж гинөө гэдгийг бол үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ Баян Ушууны зам за үлзийтийн одоо тэр айдсан даваа уруутсан авцаамын төлбөр хураах цэгийн орчим гарч байгаа зам тээврийн осол хэргийн ингээд шалтгаан нөхцлүүдийг урд өмнөх жилүүд гарсан ослуудыг ингээд аваад үзэхээр жолооч нарын туршлага гэдэг зүйл маш чухал байдаг. Тэгэхээр өнөөдөр нэг жижиг тэрэг унж байгаа гэдэг юм уу том тэрэг ингээд барих хоёр маань өөрсдөө маш их ялгаатай. Ягаад гэвэл жижиг тэрэгний аюул саадыг хараад зогсоох зай гэж зүйл байна. Мөн жижиг тэрэгний өөрийнх нь торомсны механизм гэдэг зүйл бол шингэн дамжуурхтай байдаг. Ийм учраас одоо ямар нэгэн байдлаар шингэн алдагдахгүй бол хоромж бол маш сайн ажилтдаг. Гэтэл том аврын одоо масс ихтэй 20-30 тонны жинтэй эдгээр одоо ачааны автомашинуудыг зогсоохын тулд техникийн шийдлийн хувьд бол хийн торомсны одоо системтэйгээр бол үйлдвэрлэгдэх.
явагддаг. Тэгэхээр хийн торомцсон систем маань өөрөө тэр хийг одоо тодорхой хэмжээнд торомтлуулах боллоо өдрний найдвартай ажиллагаа. За мөн хийг одоо дамжуулах тэр шахуургын төрөвбний ажиллагаа гэдэг. За мөн дээрээс нь тэр хийн одоо даралтыг зааж байгаа одоо тэр тахаметрийн одоо заалтыг хүртэл жолооч байнга хянж явах хэрэгтэй. Ингэж том төрний жолооч маань өөрөө илүү хариуцлагатай, илүү одоо эрсдлийг одоо өөртөө үүрж явдаг учраас маш сайн амарсан, эрүүл мэндийн хувьд маш сайн ийм л байж одоо том төрний жолоодохгүй бол дуршлаг багтай шинэ жолооч нарын тухайд бол тухайн одоо хийн даралт унаад байгааг тооцож одоо машина зогсоож байгаад зогсолтын тооромж дээр нь тавьж байгаад хийн даралтаа нэмэгдүүлээд ингээд туршлагатай жолооч нар бол тийм уруу одоо зөвхөн одоо энийг бодох юм бол өшөө одоо Монгол улсын өргөө удам нутаг дэвсгэртэй том даваанууд бол байж байна. Түүнийг даваад уруудж байгаа жолооч нар байж байна. Тэгэхээр тэр жолооч нар замын дунд гэдэг юм уу зогсоод хийн даралтаа нэмээд за хийн даралт нь хангалттай хэмжээнд очисон үед цаашаа хөдөлгөөнөө өргөжлүүлдэг. Гэтэл энийгээ одоо тооцоолдгүй машиныхаа тэр заалт том автомашинд одоо тавигддаг бусад техникийн шаардлагуудаа анзаарч мэдээгүй хүчин чадлыг ойлгоогүйгээс болоод нөгөө жижиг тэрэг шигээ санаад цаашаа явж идэл торомцны хийн одоо нөгөө даралт ундаг ингээд автомашин торомцгүй болоод бусдад одоо аюул охирол учруулдаг ийм зүйлүүд ч байж. Гадаадын улс оронд ч гэсэн ер нь энэ ачааны автомашин, автобусны жолооч нар дүрм зурчих юм бол суудлын автомашинтай жолооч ачааны автомашинтай жолоочид нар хурд төтрүүлж байгаа байдал дээр дүрм зурчих юм бол одоо жишээ нь ялгамжтайгаар бол арга хэмжээ тоосдог улс орнууд байна. Яагаад гэвэл ачааны автомашины жолооч, автобусны жолооч илүү их хариуцлагатай байх ёстой, илүү их зам хөдөлгөөний дүрмийг баримталж явах ёстой. Учир нь бусдад учруулах хор уршиг нь илүү байдаг. Суудлын автомашин нэг машинд тохирол учруулаад зогсдог бол ачааны автомашин, автобус гэдэг зүйл маань өөрөө дотроо дээж яваа ачаа, зорчигч нар эргээд одоо бусад хөдөлгөөнд оролцогч нарт маш их эрсдлийг одоо учруулдаг учраас энэ бүх зүйл дээр маш дуршлагтай за нөгөө мэрэгчсэн ийм л одоо ур чадварыг бол энэ ачааны автомашиныг жолоодж байгаа жолооч нар дээр бол тавигдах байх юм шаардлагатай. Тэгэхээр энэ ачааны автомашинаар автобусаар одоо аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, инженер техникийн ажилтнууд өөрсдийн одоо машины тээврийн эрсдлийн бүрэн бүтэн байдлыг хангахаас гадна энэ жолооч нарын ур чадвар дуршлаг хэр байгаа вэ гэдэг дээр одоо бас анхаарах ийм шаардлага байна. Магадгүй тэр хүн 10 жилийн өмнө цэн ангилд суугаад өгсөн байж болно. Түүнээс хойш дандаа жижиг тэрэг барьж хагаад за би том ангилтаа гэж хэлээд том ачааны автомашиныг унж гарч яваад янз бүрийн эрсдэлд орохыг бол бас үгүйсэхгүй. Тэгэхээр энэ зүйлүүд дээрээ бол бас туршлага гэдэг зүйл хамгийн чухал байдаг шүү. Хэдэн жил тухайн автомашиныг жолоодсон гэдэг энэ байдлаас нь бол бас харж үзэх юм бол өөрсдийгөө болоод өрөөл бусдад одоо хохирол учруулахгүй байх юм боломж олцоо байдаг юм аа гэдгийг бол бас эргэттэй хэлмээр. За 2020 оны эхний одоо 5 сарын байдлаарх дүн мэдээ бол нэгтгэгдээд гарцсан байж байна. Тэгэхээр энэ 2020 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 22594 зам тээврийн осол хэргийн дуудлага бүртгэгдсэн байж байгаа. Энэ дуудлага маань өнгөрсөн оны мөн үеэс бол нэг 24.6%-аар буурсан. За энэ маань бол нөгөө хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын одоо сахилах хариуцлага за өнгөрсөн жил бас цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан яарад явахтай дураараа дүрмээрээ гэдэг ингээд жолооч нарын ухамсарт нөлөөлөх дөрмийн залтыг биелүүлэхийн ач холбогдлыг одоо танин ойлгуулах чиглэгдсэн нэгдсэн болон эсэлсэн арга хэмжээний үр дүнд энэ жил бас ословоор бол 24.6%-аар буурсан байна. За бүртгэгдсэн шалгагдсан ослол бол 8317 ослыг бол яг цагдаагийн байгууллага зөв бурууг тогтоох байдал дээр бол ажиллагаа явуулж ажилласан. За хүний амнаас эрүүл мэнд хохирсон 326 зам тээврийн ослол хэрэг бол бүртгэгдсэн, гэмт хэрэг бүртгэгдсэн. За үүний улмаас 130 хүний амнаас эхний 5 сарын байдлаар хохирсон байна. За энэ 130 хүний одоо үндсэндээ бараг 30 орчим хувь буюу нэг 42 тохиолдолд нь бол мотоциклтэй явж байгаад амнаасаа алдсан. За 7 хүүхэд 50 хүүхдийн амнаас хохирсон. За энэ 50 хүүхдийн амнаас хохирсны 7 тохиолдол нь хашаан дотроо ээж аавынхаа хараа ялтанд байхдаа автомашин хөдөлгөөн эхлэх үед мөргөгдөж амнаас эрүүл мэндээр нь хохирсон ийм одоо харамсалтай тоо баримтууд бол байна. Тэгэхээр энэ 50 хүүхдийн амнаас эрсдсэн, за тэр 42 мотоциклтай хүний амнаас эрсдсэн энэ тохиолдлуудыг бол бууруулах боломж бидэрт байсан уу? Байсан. Энэ бол тухайн одоо мотоциклын жолооч хөдөлгөөнд оролцож байгаа. За мөн хүүхдүүдийг дагуулад явгнаар болон тээврийн хэвслээр зорчиж байгаа эцэг эхчүүд томчуудын одоо хайхрамжгүй үйлдэлтэй шууд холбоотой. Энэ 42 одоо мотоциклоор амнаасаа алдсан тохиолдлын үндсэндээ 2 тохиолдол нь бол нийслэл Улаанбаатар хотод, за үлдсэн 40 тохиолдол нь хөдөө орон нутагт нөгөө хөдөө хээр тал
хаваржаанда үлжөөндөө гэдэг юм уу ийм байдлаар одоо мотоциклтэй хөлгөнд оролцож явж байгаа амнаас эрүүлмэн дээр хохирсон шорон зам дээр цагдаагийн хяналт байдгүй одоо нэг малдаа явж байгаа гэдэг юм уу адуу малаа эргүүлэх гэж хадгалах хэрэгтэй газараар явж байгаад ингээд онголтоод амнаас эрүүлмэн дээр хохирчж байгаа юм явдлууд бол байна.